Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын Angel радио 88.3. Дэлхийн монголчуудын Angel радио 88.3 дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. За өнөөдрийн маань зочны цаг нэвтрүүлэг эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн маань зочноор манай радиог дэлхийн 160 гаруй улсаас одоо сонсож үздэг. За тэдгээрийн төлөөлөл болоод Америк нэгдсэн улсад одоо ажиллаж амьдардаг. За бас нилээдгүй амжилттай яваа төлөөллүүдийн нэг болоод за Билли Цэрэнбат гэдэг хүн хүрэлцэн ирсэн. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгэхээр Билли Цэрэнбат гэхэлэр манайхан одоо гадаад хүн юм болоо, монгол хүн юм болоо гэж бодож байгаа. Тэгэхээр Билли Сушийн рестораныг бол үүсгэн байгуулагч юм байна. Тэгэхээр өнөөдөр та хоёр одоо Америк орны талаар ярилцах гэж байгаа. Тэгэхээр яриагаа анх хэдэн онд яаж бас Америк орныг зоржээв те энэ талаар яриагаа эхлэе. За 2000 оны үед анх Америк руу очиж ила. Сургууль сурах гээд. Тэгээд геологийн талаар сургууль сураад тэгээд тэр мэрэгчлээ төгссөний дараа би ингээд геологч ажил ямар уйтгартай юм бэ гэдгийг мэдэж авсан байхгүй. Өөрөө заримдаа хүмүүс чинь одоо хүнтэй ярих дуртай. Миний дуртай юм чи хүнтэй ярих дуртай ингээд хөөч өрөө суугаал те. Тэгээд тэрнийхэн талаар ер нь ажиллая гэж удаад тэгээд явсаргаад нэг суши ресторанд ажилд ороод тэгэл хүмүүстэй ярилцсаар гал тэгэл явсаргаад одоо Миннесота гэдэг мужийн Миннеаполис гэдэг хотод Билли суши гэдэг ресторанаа байгуулад тийм тэгээд нэг тэр чи одоо 5 жилийн өмнө байгуулагдсан байхгүй яг нөгөө ковид үед 2020 оны 5 сард нэгдээд нэлээд хэцүү үе байсан. Гэхдээ миний хувьд бол гоё жаргалтай үе. Эргээд одоо харахад тий. Тэгэхээр надад сонирхолтой санагдаж байна л да. Яг гоо би одоо нэг таны насыг асууж яхан бүдүүлэг болох байх. Гэтэ зүгээр ингээд хоёул би анх хараад үе юм болов гэж утсан байхгүй юу. Тэгээд бид нар болон биднээс дээш үеийнхэн маань ер нь бол русский школд Оросд сургууль сурдаг байсан шүү дээ. За тэгээд барууны орнууд руу Хэмс техникум руу явдаг байсан тий. За Америк руу бол бас тэр болгон нэг ингээд ихтэй сургууль. За тэр тусмаа бүр ингээд геологч гэдэг чинь бас нэг нэг нарийн мэрэгжил шүү дээ тий. Геологчоор ингээд суралцах боломж яаж гарч ирсэн? Таны нэр хүүхэд нас чи яг хаана яаж өнгөрсөн бэ? Нөгөө 40 мянгатад. За. Одоо миний үед ч одоо нөгөө өвгөнтийн өндөл гэж яригдаад байдгүйсэн шүү дээ. Бөмбөгтэй орох юм байна тий. За. Тэгээд одоо тэр үед 24 дугаар сургуулийг төгсөөл тэгэл Америк руу ер нь сургуульд явъя гэж бодоол. Тэгээд явсаар гал тэгэл Сан Франциско гэдэг хот руу очиж ирсэн тий. Тэгэл тэнд нөгөө University of San Francisco сураад тий геологийн ангиар. Тэгээд Суши ер нь бол одоо юу гэм одоо Шведэд бол суши ресторануудыг манай монголчууд бацдаг гэж би сонсч байсан л доо. Тэгэд эрэгтэй хүмүүс голцоо суши хийдэг ч гэдэг юм уу те бас янз бүрийн эмэгтэй хүн бол халуун цустай байдаг ч гэдэг юм ингээд янз бүрийн юм яриа байдгийн байлээ. Тэгэхээр та одоо юу гэдэг ингээд за геологч мэрэгчлээ сурчаад сонирхолгүй гэд хайцсан байж тээ те. Тэгэхээр таны ер нь хүүхэд насны мөрөөдөл байсан эрчүүд ер нь бас хоол ихтэй бас сайн байдаг ч гэдэг юм уу те. Тэгэд ер нь бол яг ингээд ресторанаа нээгээд тустай гарыг би ер нь өөрөө ресторан нээх боломжтой байна гэдгийг яг хідэнээс олж харсан байл. Эхлээд мэдээж тэр чинь нэг суралцах хэрэгтэй болно шүү дээ. Энэ чинь хэдийн хугацаа зарцуулсан. Тий, ер нь тэр бол нэлээд урт хугацаа л да 10-12 жил яг нэг Сан Францискод байж байхдаа ингээд манай ангийн найзын аав нь суши ресторантай юм байсан. За. Тэгээд нөгөө тэр ресторанд ажил хийж ороод тэгэл нөгөө манай монголчууд ер нь ингээд нөгөө аав ээж дээр өссөн эрх хүүхдүүд байдаг болохоор ажил хийж мэддгөө. Тэгэл нэг ажил ороод ингээд нэг юм хэрчээл тэгэл байж байгаа л энэ хүмүүс яагаад энэ ур зөксөд ингээд асуулаад гэсэн чинь эднээс бол суши шеф чи бол энэ хойно. Тэгээ яаж юм болд ингээд гэсэн чинь ажлаа сайн хийвэл тийм болно шүү дээ. Тэгэл гайхал одоо. Миний одоо энэ ажил хийж байгаа ямар шүү вэ? Танаас таалагдж байна. Чи бол нэг 20-30 жилийн дараа нэг дараагийнхаа мессенд очих байхаа гэд. Тэгээд тэрнээс болоод за би өстө ширгуу ажиллах юм байна гэд. Тэгээ угаасаа ингэ нөгөө солонгосчууд, японочууд ер нь амар ажилласан хүмүүс шүү дээ, тэ. Тэгээ тэднээс чинь дээр гарахын тулд
одоо нэг унтаа болж гин ажил хийж гин тэрнийхэн завсраар ингээд бүх одоо тэднүүсийн ингээд түүхийг судалж гин ер нь нэлээ их юм болж иж тэгээд тэр суши шеф болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд түрүүний тэр нэг өөрөө чинь нэг ярьсан эмэгтэй хүнээр ингээд суши хийлэгдэггүй нэ тэрэг тэр ямар учиртай. Тэр ер нь ингээд нөгөө Аз хүмүүсүүд ер нь нэг эрэгтэй хүний ажил нь ингээд давмгаалцсан байдаг те. Тиймэрхүү байдаг. Гэхдээ сүүлийн үед тэр эмэгтэй хүмүүс амар олон суши хийж эхэлдэг болсон байхгүй. За. Тий. Саяхан 5 сарын үед би Японд руу ажилчдаа аваад очсон л да. Тэгээд тэр нэг газар орсон чинь нэг суши шеф нь эмэгтэй бүсгүйсэн. Тэр болохоор урд нь Токио хотын мисс байсан бүсгүй. Биднес нэг суши хийж гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнтэй ингээд нөгөө юм яриад тэгэл яасан чинь одоо Нори гэдэг эмэгтэй хүн хөө. Тэгээд нөгөөдөг чинь сүүлрүүгээ били өөртөө чинь ингээ гоё танилцах таатай нинэ тэрэгээд тэгээд биднээс хоорондоо одоо гоё найзууд болоод авцсан. Тэгээд өөрөө бас тэр Нори бас ер нь Америкт били суши дээр бас очие гэж ер нь амар боддог болоод эхэлсэн л дээ. Тэгэхээр та одоо яг Били Цэрэнбат гэхээр сушинийхаа газрын нэрээр нэрлэгдсэн гэсэн үг юм уу? Ер нь нэрийнхээ учрыг тайлбарлаж юу байхгүй анх Инквилэг гэдэг нэртэй. Цэрэнбатын Инквилэг гэдэгтэй. Тэгээд нөгөө Америкт очиод ингээд сургууль нэр бол Инквилэг юм бэ тийм үү? За. Actually энэ Инквилгээ байхгүй юу? Инквилэг биш бэлгээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө очиод тэнгөч нөгөө одоо нөгөө манай профессор ч нөгөө монгол нэрийг дуудах гээд хэцүү юм болд тэ. Сүүлдээ нөгөө профессор ч нөгөө техносоо хичээд ингээд нөгөө хичээлээч зааж чадахгүй болоо. Тэгээ сүүлдээ за боли Били гэдэг нэр авъя тэ. Тэгээд ер нь энэ бол ер нь Америкийн бас нэг иммиграшнуудын түүх нь болдог байхгүй заавалчгүй. Ер нь ингээд нэг Америкт нэг 40 амархан нэр байдаг. Тэр хүмүүсүүдийн нэрнүүд нь одоо дандаа тэгж солигдож явдаг байхгүй. Тэгвэл та яг монголоор бол Цэрэнбатын инх бэлгээ юм бэ тийм үү? За окей. Тэгээд нөгөө Америкт очиод нөгөө Били гэдэг нэр маань нэлээ нэр хүндтэй нэр болоод тэгээд ер нь тэр нэрээрээ ингээд ер нь гараад ирсэн байхгүй тий. Зөв. За тэгэхээр өмнө нь одоо манай одоо яг найруулагчигээ сууж байгаа Чимба бид хоёр хамтдаа хилэн чандах монголчуудын зөвлөлтөд хамтраад гэртээ арих зам гэдэг нэвтрүүлэг гэдэг байсан. За тэгээд тэрүүгээр болохоор одоо ингээд зөндөө олон залуучууд маань гадаадад очиж ажиллаж амтраад сураад эргэж Монголдо ирээд тийм үү? Юу хийж ийн, яах гэж ч гэдэм үү? Эсвэл яг магадгүй тэнд ингээд бүр гэр бүл зохиоцсон байж болно шүү дээ тий. Тэнгүүд яг жоохон муу нэртэй байдаг шүү дээ. Та хоёроо ингээд мэдж байгаа бол одоо ялангуяа манай хүүхнүүд гадаад хүнтэй суудсан яасан гэд. Гэтэл эргээд тэр хүн Монголдо хөрөнгө оруулалт ч юм уу хийгээд эргээд Монголдо ямар нэгэн эх орондоо хэрэгтэй зүйл хийжээвэл болж байгаа байхгүй юу тий. За яг тэрнтэй адилхан танаас бас би асуумаар байна л да. Ингээд хүн болгон ганцхан монголчууд ч гэлтгүй дэлхийн маш олон өнцөг одоо орны Америкт л очивол амьдрал сайхан болчих юм шиг тий. Америкт л очивол тий ингээд тэнд одоо бүр бараг диважн байгаа юм шиг ойлгодог ойлголт хүмүүс байсаар л байгаа. Тэгэхээр мэдээж хүмүүсээс ингээд асуухаар ялангуяа нэг юм монгол хүний нэрлэхүү зам байд юм уу? Хүнд хэцүү байсан үе ер нь хүмүүс нуудаг штэ. Тэгэхээр чи Facebook дээр одоо ингээд гоё л байгаа үеийнхаа зургнуудыг оруулна гэхээс амар хүнд хэцүү байгаа үеийнхаа зургийг хизээч оруулдаггүй штэ ер нь бол тий. Яг тэрнтэй адилхан та бас яг энэ замд одоо замналыг туулсан л ах гэж бодож ингээд 2000-аас 2025 он гэхээр 25 жил гэдэг бол бас баггүй хугацаа тий. Тэр талаараа хэрэг нууц биш бол ярьж болохоор бол ярьж дандаа л нөгөө миний хүмүүс тайлбарлаж хэлж тий тэгж хамгийн ихний одоо нөгөө асуудал واخгүй тий одоо ингээл нөгөө Америкт очиод хамгийн ихний юм чинь нөгөө биднес чинь нөгөө хэлний бэрхшээл болдог тий. Одоо ингээл нөгөө ажил хайгч гээл тэгэхэд чинь 3 4 өөрөөр хэлдэг ч юм уу тий. Hiring, help wanted, looking for гээл тэгэл work in it гээл тэгэл бүх юмнууд нь ингээд тэр үгнүүдийнх нь утгуудыг ингээ хараад үзэхлээр зарим нь ингээд бэлэн мөнгө төлдөг ч юм уу, зарим нь ингээд үнгүүгээр ингээд internship хийгээ 3 сар ч юм уу 4 сар ч ажиллаулдаг ч юм уу угаасаа тийм үгнүүд байдаг. Тэгээд тэднүүсийг биднээс мэддэг. За. Тэгээд
Одоо ингээд нөгөө 20 хэдэн жилийн дараа тэднүүсийг ингээ харахлаар чинь тэр чинь ингээд ямар сонирн байдаг байсан юм бэ? Би ийм юмыг мэддэггүй байж байгаа. Тэгээд тэр үед чи одоо нөгөө манай монголчин ингээд Америкийн талаар биднээс мэддэггүй байлаа тий. Биднээс ингээд одоо ингээл миний нэг хөгжилтэй юм байт юм л да. Нөгөө Америкт очичоод ээж авдаа нэг хитэн шоколад аваа явуулчих гээд. Монголд болохоор нэг сүйтэй шоколад нэг Үнэтэй шоколад тий нэг 5 6 шоколад л байгаа шүү дээ тий. Америкт очиод лангуугаар 30 40 төрөл ингээд нөгөөт нь бүр сүулдэ ингээд нөгөөт нь ингээд хааж явсаар алиг өхүүгээ бүр стрессэнд орж байгаа байхгүй. Тэгээд шоколадгүй хоосон гарч ирлээ гэл. За тэгтээ ер нь ингээд Америкт очиод нөгөө манай монголчууд нөгөө одоо 30 жилийн өмнө л ер нь Америкт 35 жилийн өмнө хамгийн ихний хүмүүсүүд нь очиж ер нь мэдэрч байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр бид нар ч нөгөө Америк орны системийг мэддэг. Системийг мэддэг болохоор дандаа л юм л болохгүй байх л гэж бодоод явж идэг тий. Тэгсэн чинь үнэн чинь нартай юм болохгүйгаас л эхэлж байгаа л болдог тий. Тэгээ бид нар заавал ч нөгөө сураад цаашаа яваад тех ёстой. Тэгээд ер нь нилээ ер нь ярих юм бол нилээ их түүх гарч ирнэ л дээ тий. Харин тийм тэрийг яриулмаар байна уулна. За тэгтээ бас нэг юм би нэг юм гэж сонсч байсан. Одоо юу гэдэг ингээд нэг юм 20 30-аад жилийн өмнө Америк руу гарцсан. Тэгээ яг тэр цаг үедээ ингээд гаццсан ч гэдэг юм уу. Тэгээ яг ингээд янз бүрээр л манайхан ч Америк руу гарч ялаа штэ тий. Тэгээд харлаад Монгол руугаа ирч чадахгүй ингээд 20 жил Монголдо ирээгүй тий. Тэнгүүтээ одоо яг тэр үед нь анх хурдын дуу ингээд амар модонд орж исэн бол яг тэрүүгээрээ л бодож идэг тий. Яг тэгвэл Монголд нэг ч ирээгүй байгаа учраас хичнээн интернет ингээд техник технологи хөгжигдсөн бид нар гэр бүлийнхантайгаа ингээд өмнөхөө бодвол дүрсээ хараад ярьдаг болсон нөгөө мэйл өчтөг байсан үе маань өнгөрсөн гэсэн ч гэсэн одоо ингээд тэг камертоныхныг очиход ч юм уу яг нөгөө нэг тухайн үеийн харна ингээд хүлээж авдаг гэдгсэн энэ хэр ортой яриа вэ? Тэр яг тийм байхгүй. Одоо хүн ингээд орхисон цагаасаа яг тэр нь л нөгөө дурсгал нь хамгийн сүүлийн дурсгал нь тий. Тэгээ тэр нь яг тэр үеэрээ байдаг. Одоо би ч марг Монголд хурж ирлгүй бараг 20 гаруй жил болж байгаад 3 жилийн өмнө анх хурж ирж байсан байхгүй. Тийм үү. Тийм. Тэгээ хурж ирээд та яагаад Монгол руу ирж чадахгүй байсан? Эсвэл нөгөө одоо нөгөө түрүүний нөгөө нэг хамгийн том юм чинь тэр юу болж байгаа байхгүй. Америкч нөгөө мөрөөдлийн орон тий мөрөөдөлтөй байх юм бол бүссэн юм хийж болдог гэдэг. Тэгээ нөгөө тэр нөгөө мөрөөдөлтөй хүрэхийн тулд хүн ингээд заавалчгүй ингээд нөгөө sacrifice хийгээд хөдөлмөрлөөд ингээд явж ш тэрэндээ хүрдэг. Тэгээ нөгөө тэрэндээ хүрчихгээл зүтгээл байдаг. Тэгээд тэгсэн чинь одоо би чинь нөгөө 3 хүүхэдтэй одоо манай том өхнийг Жатсан гэдэг дунд манди маань Тэнгэр гэдэг баг манди маань Хаан гэдэг. Ямар сүрхий нэртэй хүүхдүүд вэ гэж за. Тэгээд тэгсэн чинь ингээд одоо би сүүл рүүгээ ойлгож эхэлж байгаа байхгүй хүүхдүүдээс хараад би нэг өдөр шөнөгүй ингээд ажиллаа л те ингээд гялзаалцтай тодорхой хэмжээнд би өөрөө таашаал авж байгаа ч гэсэн тэр ажилласаа таашаал авж байгаа ч гэсэн тэр юу яж болохгүй байхгүй хүүхдүүдээ харсан чинь нөгөөдөл чи өтөрт орцсон байгаа байхгүй те баг аавгүй автаа байж аавгүй хүн шиг мэдрэмжинд орцсон. Тэгээд тэрийг зогсоогоод би за би хүүхдээ мэдрэхийн тулд ер нь Монгол орё. Монголд очиод ингээд би ямар орчин төрсөн юм бэ гэдгийг үзүүлье гэх тий. Тэгэл ер нь хүүхдүүдэд дагуулаад би ч одоо нөгөө Дэнжимэнгийн нэг юм цагаан байшингууд өгдөө штэ. Тэнд ингээд нэг анх төржсэн байхгүй. Тэгээ би одоо нөгөө тэр нөгөө төржсэн тэр цагаан байшин дээр хүүхдүүдэд авч очлоо үзүүлээ. Одоо тэр зураг мураг чинь миний нөгөө фэйсбүүкэн дээр байж л дээ. Тэгээ бас тий. Нэг надад тэгэл нэг нууж хаагаад байх ч юм алах. Таны Instagram чи хэдэн даагчтай гэлээ? Миний хувийнх уу? Хувийнх би яг 400 хүний дотор л хадгалдаг. За. Ягаад тэгэхээр нөгөө хүн ингээд нөгөө 400-аас илүү удаад ирэхлээр хинтээ харьцаж байгаа мэдхий очдөг тий. Тий. Билли сушигийнх бол нэг 40 гаруй мянган дагагчтай. Тэгтээ нэг 30 хоногийн дотор нэг 14 сая хүн үзтээ. Яг би тэрийг л асууч тодруулах гадал юм л да. Яа тэгэхээр зэрэг за Америкт ажиллаж амьдраад бүр хөлөө олцсон маш олон монголчууд байдгаа. За ялангуяа тавилганы үйлдвэрт ажиллаулдаг хүмүүс их байдгийн юм шиг байлээ. Энэ зах зээл бол монголчуудад их байдгийн юм шиг байлээ. Тэгээд таны хувьд болохоор зэрэг те бүр ингээд яг
тэднэрийг ингээ бүр даваад за Америкт байгаа монголчуудаа төдийгүй Америкийн бас юм одуудтай бүр одуудын хэмжээнд очисон хүн гэж би ингээд сонссон байхгүй юу. Тэгээ би таны сая ажигийн дагагчийг асуусан. Тэгэхээр энэ яг ресторанаараа дамжчихуу танаа дээр ирж тэр хүмүүс сүши идэх гэж ирээд байна уу? Эсвэл Били гэдэг хүн одоо энэ хүмүүсийг татаад байна уу? Тэгээд бас манай сонсогчдод сонирхолтой санагдаж магадгүй. Ер нь бас ямар алдартай хүмүүстэй цуг хоолнд орж исэн ч гэдэг юм уу те. Энэ талаараас ярилцвал. Зөв. Тий. Ер нь Били суши өөрөө ингээд нөгөө онгоохт 2000 оны 5 сарын үед нөгөө ковидын үед онгоож исэн ганцхан ресторан байсан байхгүй. Манай мужид тэгээд нөгөө хүмүүс тэрийг асууд яагаад онгоолох болсон ингээд. Тэгээд тэрнээс өмнө би нөгөө урд нь бас нэлээд хэдэн ресторантай байж байгаа тэр мөрийгээ ингээд зараад тэгээд тэр нөгөө одоо зарсны дараа ингээд нөгөө грей контракт бичигддэг байхгүй. Тэр нөгөө сушиг ахиж хийж болохгүй 3 жил ч гэдэг юм уу те. Тэгээд тэр 3 жилийн хугацаанд би одоо Мексик хоолны газар ч ажиллуулж үзлээ. Америк хоолны газар ч ажиллуулж үзлээ. Аль нь ч хизээч тэр суши шиг тийм гоё мэдрэмж өрөөсөө өгж байгааг байхгүй. Тэгээд би тэрийг хамгийн эхэлж ойлгож авсан юм. Хичнээх мөнгөтэй улсан ч гэсэн хүний хийх сонирхолтой юмыг тэр мөнгө ингээд өгч чаддгүй юм байна. Тэр таашаалыг. Тэгээд тэрэн дээрээс болоод тэр ковидын үед Били сушиг онгоолгоод тэгээд онгоолгосны дараа нэлээд тодорхой хэмжээнд бас янз янзын юм болдог те. Тэгээд тэр үед Америкийн том хотод ер нь хаагдсан байсан. Тэгж явж байгаад би нэг Марк Лор гэдэг нэг залуутай танилцчихсан. За. Тэр Америкийн тэр бунтан залуу. За. Тэр хүн болохоор нэг diapers.com гэд тэрийг онгоолгоод тэгээ Walmart-д зараад тэгээ биллионер болчихсон юм. За. Тэр хүн Били энэ чиний суши чинь ямар гоё юм бэ? Надаа ингээд таалагдж ин тэгсэн мөртөс ингээд сушинээсээ гадна өөрөө чинь ингээд нөгөө зан харуу амар чөлөөтэй ингээд зүгээр ингээд дураараа ингээд байж юм ингээд энийг ингээд мэдрэх ингээд надаа бол гоё байна тий. Тэгэл тэрнтэй яриад байжсэн. Тэгэл тэгсэн чинь нөгөөд чинь гараал нэг интернетэд нэг твит хийгээл тий. Тэгэл тэгсэн чинь Калифорниас нөгөө одууд нь хувийнхаа онгоцоор шинэсчирдэг, Нью-Йоркоос нөгөөдөл нь шинэсчирдэг тий. Тэгэл тэгсэн чинь нөгөөдөл чинь сүүлдээ танилцаал найзууд болоод нөгөөдөл чинь тэгэл 7 хоногийн дотор л 7 хоног болгон л баг хурж ирдэг болсон тий. Тэгээ сүүл рүүгээ нөгөөдөл чинь үгүй чи ингээд биднес дандаа ингээд үйлчлээд ингээд дандаа ингээд байж байгаа. Ер нь чамайг биднес авч явъя гэдэг. За. Тийм. Тэгээд нөгөө Калифорни руу авч явдаг ч юм уу, Нью-Йорк руу авч явдаг ч юм уу. Тэгэл Майами эднэст ингээд. Та чи ингээд Америкийн яг хаана амьдраад байгаа лээ? Нэг Миннесота гэдэг нэг мужид үү тий. Одоо тэр мужид ч одоо нөгөө манай монголчуудын мэддгээр нөгөө Чикагоос машинаар явуул 6 цаг хойшоо онгоцоор нисвэл цагийн зайтай л байдаг газар. Танаас сушины газар чинь хэдэн салбартай? Үгүй энэ нэг тийм олон салбар байхгүй шүү. Угаасаа ганцхан салбартай. Ганцхан. Тэнцэн энэ тэнцэнээс хүмүүс бүр нөгөө нэг бид нар ингээл ярьдаг шүү. Бүр тэр хоолны газарт орох гээд ингээд оочролдог гинэ гээл. Тийм. Тэр шиг юм байна шүү. За. Нөгөө ковидын үед ингээ онгоосны дараа манад ингээ нөгөө хүмүүс орж ирэхийн тулд ер нь 6 сар хүлээдэг ч юм уу. Вау л да. Бүрөө. Тийм. Тэгдэг байсан. Тэгээд одоо ингээ нөгөө 5 жил болчихлоо шүү дээ. 5 жилийн дараа гэдэг чинь бас нэг busy season гарч марж ирээд ирэнгүүт нэг сар хүлээдэг хിവэрээ л байгаа. Ямар мондөг. Одоо тэгээ танах нийт хэдэн ажилтнтай вэ? Ер нь Били суши бас Били After Dark гэдэг нэг хоёр газар нэг байшин дотор байдаг байхгүй. Нэг нь нөгөө суши ресторан, нөгөөх нь болохоор Speak Easy Bar гэдэг. Тэгээд тэр хоёрыг нийлээ нэг 100 гаруй хүн ажилтдаг юм. 100 гаруй хүний хэдэн хувь нь Монгол ах вэ? 3 хүн. Тэгэж монголчуудад дэмжин те. Гэхдээ 3 хүн л Монгол байдаг. За. Энэ нөгөө монголчуудаа угаасаа дэмжлэхгүй явах гэдэг тэр ойлгомжтой. Тэгтээ нөгөө тим нөгөө өндөр зэрэглэлийн юм ажиллуулахлаар өндөр зэрэглэлийн шаардлага тавьдаг байхгүй. Тэгээд зарим хүмүүс чинь нөгөө тэрэндээ шантардаг ч юм уу тэгэл явдаг хинэ тэрэ болдог. Тэгэл ер нь нөгөө од хүмүүсүүдтэй чинь ингээл суугаал ингээл яриад тэгэхээр чи тэр одоо ч бас өөрсдийн гэсэн тийм expectation байдаг тийм. Одоо ингээл өөрөө бол ингээд дэлхийн 160 гаруй
оронд байдаг бүх монголчууд өөрөө чинь ингээ хараад ямар гоё юм бэ ингээд за гэрлээтэйгээ цуг суугаад ингээд юм ярьж үзэх юмсан гээл тий. Тэрүүн би нэг асууж ирсэн шүү дээ. Би бол ерөөсөө тэгж ажиллаа л хийж байгаа гэж боддоо шүү дээ. Би бол тэрүүн би асууж ирсэн шүү дээ. Нөгөө Ирландд бадмаа юм тэр мэрийг ингээд одоо тэр ингээд хамгийн ихний юм чинь би ингээд нөгөө үзчихэд би бүр ингээ гайхаад яа ийм юм болд юм. Тэгээ нөгөө хоёр дахь нь ингэж хүлээж байгаа үзээд үйлээд. Тэгээд тэр чинь манай охин чинь үрчээд яагаад үйлээд байгаа юм бэ гэдэг. Гэхдээ энэ ингээд ийм юм болд юм а гэсэн чинь. Гэхдээ яагаад ийм юм болд юм гэдэг. Тэгээ нөгөө Монгол ахыг яг тийм юм болж болдог те. Ингээ нөгөө одоо Америкт биднээс ингээ амьдарч байгаа төвшнийг харахаар тийм юм хийж болохгүй байхгүй те. Тэгээд нөгөө тэрийг ингээд би одоо бас ингээд тэрнээс болоод ингээд за ингээ хүн ингээ нинжин сэтгэлтэй байх хэрэгтэй гэдэг. Тэгээ хүүхдүүдэд бас танилцуулаад хэлээ тайлбарлаа те. Тэр бол үнэхээр гоё ингээд гоё мэдрэмжийг ингээд зүрхэнд бас зохилуулж чадсан. Гоё үгүй яалтчгүй гоё. Тэгчээд нэг бадмаа юмэтэй уулзнаа. Бадмаа бид нөгөө нэг захлынхаа эзнэр л бадмаа эмээ гэдэг болохоос 50 гаруй насны хүн юм байлээ шүү дээ. Уулна. Дөрөвдүгээр дээр амьдсан. Очиг тайлагдсан шүү дээ тий. Одоо тэгээд танаа хүүхдүүд ингээд монголоор ярина үстэй. Одоо эмээ өвгөн л зааж өгöd байна л да. Одоо нөгөө сайн өвөө сайн эмээ баяртай эмээ өвөө гэл тэгэл тий манай миний ханчин төвд бүсгүй байхгүй юу зөө тэгээд нөгөө бид хоёр ч одоо би ч нэг 4 хэлээр ярьдаг манай өсгөө ч бас 4 хэлээр ярьдаг бид хоёрын чи нэг ярьдаг хэл нь англи хэл болчдөг тий тэгээд нөгөө 8 хэл дотроос ч нэг англиар л хоёулаа одоо ямар хэлээр ярих вэ? Гэхдээ одоо би ч нэг муу сайн ч гэсэн нэг монголоор бас ярьчнаа. Яриад байна. 20 жилийн нэг вакуумчлагдсан монголоор яриад нөгөө заримгүй ч мөхөлцөхөөл биш юу лээ марууж за гэж яагаад онгонд орсон шүү дээ. Марууж зарим мөхөлц гуруулаа нэг л утга илэрхийлж байна. Зүг. За тэгээд нөгөө суши болохоор бас Япон хэл болчихноо тийх бах. Тэгээ нөгөө Монголд байгаад байсан болохоор бас нэг орс хэлтэйгээ байгаад байдаг те. Тэгэл за тэгэхээр хоол руугаа эргээд орё. Би бол хоолыг урлаг гэж боддог байхгүй юу. Тэгээд тэнцэнээс хүн бас одоо бид нар нөгөө урлагийн бүтээлээс таашаал авдаг шиг хоол идэхдээ бас таашаал авч идмээр санагддаг. Тэр тусмаа сүши. Тэнгүүд ихтэй энэ бол юу гэдэг ингээд орон орны хоолны соёл гэж бас нэг юм байна штэ тий. Тэгэхээр одоо жишээлбэл би одоо анх сүшиг одоо яаж идэх юм осолтгол түүхий загас гэдэг ойлголт байна. Тэгээд анх одоо юу гэдэг ингээд тэр нөгөө нэг ногоо юм чинь ямар юм гэдэг лээ васабигаа нэг юм цуу шиг юмтай ингэж хольж жагаад тэрэндээ ингээд үрээд иддэм байна. Тэгээ ардаас нөгөө нэг юм ягаа нэг юм цэцгийн дэлбэ шиг юм идэхээр ингээд дараагийнхаа сүшиг амтлах мэдрэмжтэй байна гэдгийг зүгээр яг ингээд нөгөө би тулдаал нэг юм одоо Шведэд ажиллаж байгаад ирсэн гэр бүл байдаг байхгүй юу. Тэгээ одоо энэ Монгол сүшиний газар нээсэн. Тэгээ тэрүүгээр очиж үйлчлүүлэхдээ ингээд за энийг яг яаж иддэг яах ёстой ингэж асууж ээж би ингэж идэж штэ. Нэрлэхүү хүмүүс зөндөө байгаа. Яг яах учраа олохгүй, юуг нь юутай хойлж, яаж идэхээ мэдэхгүй, яг сүшинээс ямар гоё мэдрэмжийг авах ёстой юм бэ гэдгийг ч юм уу те. Ингээд мэдгүй хүмүүс ба. Тэгэхээр энэ дээр танах одоо юу гэдэг ингээд яг тэр сошиал сувгаа ашиглаач гэдэг юм уу, сургалт явуулдаггүй, эсвэл ингээд сүши хийж байгаагаа үзүүлээд за энэ сүшиг ингэж идэн, энэ нь ийм эрүүл мэндэд сайн ч гэдэг юм уу те. Ийм ямар нэгэн юм үйлчилгээ ч юм уу байдаггүй. Тийм за би нэг хоёр тайлбарлалт хийе. Хамгийн их нь били суши гэдэг бол тэр ресторан хүмүүст амьдралын бахархал жаргал тэрийг мэдрүүлэхийн тулд байгуулагдсан ресторан. Одоо суши гэдэг үгийг 99 өөр ингээд канжигаар өччихүүлдэг байхгүй юу? За ханзаар гэсэн үг юм уу? Ханзаар тийм. Тэгээ тэрний нэг ханзыг бид сонгож авсан болохоор celebration буюу нөгөө ялалтаа тэмдэглэх гэсэн үг байхгүй тий. Тэгээд тэрийг ингээд харахаар нөгөө загсныг тэмдэглэж байгаа өрн одоо баяр хүргэж байгаа гэсэн тийм болж байгаа байхгүй тий. Celebration of fish гэдэг. Тийм болохоор тэр манай рестораны бүх ингээд агуулга нь болохоор хүн ингээд хаалгаар орж ирж байгаа тохиол биднес тэр хүнд баярын мэдрэмжийг төрүүлээд тий. Тэгээд тэр төрүүлж тэгж байж байгаа хугацаанд биднес
тэр хүний эрүүл мэндийг хамгийн дээд зэгтээ аваад тэр хүнийг удаан амьдруулах тусам биднес урт хугацааны үйлчлүүлэгчтэй болно гэсэн тийм одоо баримттай зорилготой тэгж явдаг байхгүй. Тэр нэг хоёр дахь юмн дээр түрүүний ингээд нэг одоо ингээд нэг цагаанга нөгөө ягаан ямиг ингээд идгээд те тэрэн дээр ингээд хүмүүс ингээд нөгөө буруу орчуулга хийсэн байхгүй юу. За. Одоо ингээд хүн болгол тэрийг ингээд нэг дундаа идэх ёстой гэж бодоод байдаг. Үнэн чанартай ингээд нэг жинхэнэ ингээд нэг суши идэх ёстой юу нь болохоор соёо соусоо ягаад нөгөө цууга хийгээд тэнгуүтэ нөгөө басабинаас жоохон ингээд загсан дээрээ тавиад тэр нөгөө цагаангаага аваад хэсгийг аваад ингэж нөгөө цуунда дүрээд тэгээ загсан дээрээ жоохон ингэж тавиад тэгээд идэх хэрэгтэй байхгүй. За. Тэгээд тэр нь болохоор нөгөө цагаангаагийн японоор гари гэж дууддаг байхгүй. Гари. За. Тэгэнгүүт яг тэр нөгөө нэг загс идчих дундаа цай уудаг байхгүй. Ногоон цай. За. Тэрийг агари гэж дууддаг. Агари. За. Тэр нөгөө яг суши идчих дундаа тэр ногоон цайгаа ууж хэвээр тэр нь нөгөө амын чинь цэвэрлж өгдөг байхгүй. За. Тэгсэн чинь нөгөө хүмүүс үуч нөгөө буруу орчуулаад гари агари хоёрыг ялгаагийн сонсохгүйгээр тийм байна. тэгж орчуулаад тэгээд тэгсэн чинь одоо ингээ нөгөө дэлхийд яг хүн болгон л тэр цагаангааг заавал идээд ингээ сушигээ ингээ яаж явах хэрэгтэй тэгээд тэгслэр чинь буруу орчуулагдсанаас болоод дэлхийд яараа ийм заншил яатсан. Тэгээд ер нь ингээ Японы нэлээ дээгүр явдаг суши газрууд тиймэрхүү юмнуудыг хүмүүст ингээ тайлбарлаж өгч идэг байхгүй. Зөв. За тэгэхээр та 20 жилийн дараа Монголд анх ирсэн юм байна. Ирсэн гол шалтгаан нь үр хүүхдтэй бас өөрийнхөө нэг төрж өсгсөн эх орн нутаг орноо нэг харуулчихъя гэж бод зорьсон юм байна. За тэгвэл одоо мэдээж эрчүүдийн одоо нөгөө алсын хараа гэж нэг юм байдаг шүү дээ. Эр хүний нэг алсын хараа гэж юм байдаг. Та ингээд өөрөө хөл дээрээ босчлоо тий. За тэгээд өөрийнхөө одоо ингээд дуртай ажлыг тийм үү аз жаргалтайгаар хийж ин энэ бол хүний амьдралаас авах хамгийн том аз жаргал таашаал гэж би боддог аахгүй юу. Тэгэхээр эргээд та тэгвэл одоо нөгөө алсын хараа гэдэг утгаараа энэ төрж өссөн эх орондоо Монгол эх орондоо ч гэдэм үү те нэг юм хийчих юмсан гэдэг бодол байгаа л ах гэж бодож байна. Тэгэхээр эсвэл хийгээд эхэлсэн ч гэж магадгүй. Энэ талаараа за тэгэл одоо нөгөө хүн ингээл нэг тийм аз жаргал түрээд ирэхлээр одоо ингээд нөгөө хамгийн ихний ингээд нэг хардаг хүмүүс миний нөгөө дандаа одоо ч нөгөө бизнесийн одод байдаг гэсэн үг тийм одоо ингээд нэг миний нэг хамгийн нэг хөөрхөн онгой байдаг байхгүй. За одоо нөгөө Америк хөлбөмбөг гэдэг шүү дээ. Тэр ингээд болохоор нөгөө супер бол гэж дууддаг. Тэгээд тэр Миннеаполис хотод болсон байхгүй. Тэгээд тэгжсэн чинь би одоо уц дуграал Microsoft гэдэг нэг компаниас залгаж байна. Microsoft гэдэг компани захирал нь өөрөө чинь сонсчээ ингээд өөрөөр чинь ингээд хоол илгүүлэх гэсэн юм энэ супер болынх нь үеэр тэгээд өөрөө ингэж болох уу гэд тэгээд болно гэл тэгсэн чинь нөгөөдөл нь ингээд бэкграунд чек хийднэсээ гэл те одоо энэ хүн зүгээрөө янз бүрийн асуудалд ороогүй нэтэрэ гэл бүгднийг шалгаал тэгэл бүх юм зүгээр гарч ирж байгаа байхгүй. Тэгчээл одоо яг нэг юм нууцт нь бол газар биднээс очиод тэгэл бид нэг хоолыг ингээд бэлдээл те тэгэл тэгсэн чинь ингээл нэг цагаан залуу хоёр эмгэг тэгэл ахаал нэг хүн орж ирэл тэгэл нэг хамгаалтах хүмүүс тэрүүгээр ингээл зогсоол тэгэл гайхал тэгэл ингээл байжсэн чинь нэг жижигхэн нэг эмгэг залуу за чи хоолоо эхлээд хийж болно гэл тэгэхээр байж гэл за та өдөсөн үү тэгсэн чинь нөгөөдөг чинь гоо хүлээх шаардлагагүй одоо нэг тоглолт хурдан эхлэн гэлс хоолоо ичээд өдрийнхөө цаг уучаад тэгээ явъя гэл. Гоо байж би хүлээж чинь гэл. Гоо юуг нь хүлээгээд байгаа юм гэсэн. Гоо би Microsoft гэдэг компани нэг захирлыг хүлээж байна гэл. Тэгсэн чинь нөгөөд чинь ингээл гайхал над руу ингээл хараал. Тэгэл хийн тэр захирал нь гэл. Гоо Bill Gates шиг гэл. Би тэгсэн чинь нөгөөд чинь юу Bill Gates ч одоо Microsoft-аас гараа 10 гаруй жил бол чинь би наад компани чинь захирал. Чи яг манай ээж шиг яг тэгж бол би ээжтэй нөгөөд чинь энэхүү хүн байхгүй те. Би ээжтэй очиод ингээд ээж би Microsoft гэдэг компани захирал ч гэсэн чинь гоо миний хүн бити солиороо наад чинь Bill Gates байхгүй чи. Яг тийм надад тохиолжсэн байхгүй те. Тэгэл
тэр бол бас нэг гоё үнэхээр гоё жаргал. Тэгээд ингээд нөгөө тийм бизнесийн одоотой ингээд яагаад би ингээд амар гоё мэдрэмж авдаг гэсэн. Тэгээд тэднээс чинь ингээд нөгөө төөхөд өсчтөрсөн бас л яг л над шиг ингээд ер нь ихэнх хүмүүсүүд ер нь 95% над шиг л нэг юм энгийн айлаас гарч ирсэн хүүхдэд байдаг байхгүй тий. Тэгээд нөгөө ингээд ажиллаад үнэхээр хөдөлмөрлсөөр байгаа л амжилтанд хүрдэг. Тэгээд тэр хүмүүстэй ингээд яриад үжсэн чинь нөгөөдөл чи ингээл нөгөө Америк хөлбөмбөг мөмөг яриад гэсэн чи нүд нь өрөө дээр гараал ч тэр амар гэх. Тэгээ би асуусан. Чи ийм сагш одоо ингээ Америк хөлбөмбөгийн юм хүмүүсүүдийг сонирхдаг юм биш. Тийш ч наадах ч яста чи яста амар ч. Тэгээ тэр үеэс ахуулаад би ингээ нөгөө спорт руу орж эхэлж байгаа байхгүй. За ааха. Тэгэл хамгийн ихний ингээл спортч одоо нөгөө Америк хөлбөмбөг одоо 70,000 хүн ингээл нэг стадионд суугаал те скол гэл чант тэгэл тэнгуүч ингээл өстой нөгөө биеийн арьс ингээд Шар ус басна. тий. Би танд энэчнээс Монгол орчуулгыг хийж өгөөд байна. Яг ингээд нөгөө монголоор ярилгүй удсан болохоор яг ингээд Зүгээр ойлгож байна. Баярлалаа. Тэгэл нөгөө одоо нөгөө хөлбөмбөг тоглодог хүмүүстэй чи ингээл танилцаал нөгөөдөл чи ярилцаал амар гоё ингээл найзууд бол эхэлж байгаа. Тэгж байгаа л сакс руу орж байгаа, хоккей руу орж байгаа тий. Тэгээ бейсбол руу ороод хамгийн сүүл түрүү жил яг Монгол руу явхаас өмнө нөгөө бейсболын нээлтийг хийгээд тий. Тэгээ нөгөө одоо нөгөө манай Twins гэдэг бейсболч ингээ урьж авчираад тэгээ Монгол дэлтэй гарч ирэл анх ингээ бейсболын нээлтийг хийжлээ. Вау, та юу? Оо, ямар мундаг юм. За. Тэгээд ер нь иймэрхүү юм одоо өдөр болгон л болдог хэлгүүтэй. Тэгээд тэгж байж байгаа тэр нөгөө сагсчтай танилцаад тэ түрүү нөгөө одоо ямар хүмүүстэй ингээ суугаад хоол идэж үтсэн бэ гэдгсэн чинь одоо миний хамгийн ихний хүн Майкл Жордан. Вау. Кевин Гарнет, Чарльз Барклey гэл тэгэл одоо энэ нөгөө залуу үеэс бол Антони Эдвардс эднес гэл бүгдээр гарч ирж байгаа байхгүй. Тэгэл одоо Монгол төрж ирээд ингээд харсан ч одоо манай Шарваах ч нөгөө сагсчин юм те. Ингээ харсан ч одоо хөдөөгөр явжсэн ч нэг сагсны шийд байж их хотын нэг ингээл нэг газар руу орсон ч тэр ориент нь бас ингээл сагсны шийдүүд байж их. За тэрнээс болоод одоо Mongolian Talent Academy гэдэг энэ Чикагод байгуулагдсан газар одоо 8 гаруй жил явж байгаа. Тэднээс ингээд манай найз Амраа биднес ч одоо яс нөгөө гişүүдэн тий. Тэгээд биднес ч нөгөө за одоо хүүхдүүдээ ингээд Монголоос авчирч Америкт өрсөлдүүлвэл биднес боломжтой юм байна. Вау. За. Тий. Сая одоо ингээд нэг 48 хүүхдийн виз гарчлаа. 8 дасгалжуулагчтайгаа одоо 56 хүн нэг 5-6 хоногийн дараа Америк улс руу явах гэж байна. Шарвж амцын инхийн од, мөнхийн од инхийн од нь тий, инхийн од нь штэ. Тэгээ мундаг явж байгаа штэ тий. Тий. Одоо ингээд тэднес чи ингээд нөгөө салхийг хагалцсан хүмүүсүүд тий. Тэгээд ийм боломж байд юм байна гэдгийг үзүүлж байгаа байхгүй тий. Одоо тэднес нөгөө спортын үед өөрөөр хэлэх юм бол одоо Монгол тамирчтай Америкт авчиж лигоноор тоглогч болгоод байна гэсэн үг байна. Мөн үү танаа тэр клубээр дамжаад бэлтгэлийг хийгээд ингээд одоо ингээд хамгийн ихний мэдрэмж нь ингээд ийм талбай дээр тоглохлоор яад юм байна. Тэдэн мянган хүн үрж хашгирхлаар ямар мэдрэмж авд юм бэ гэдэг тий. Тэгээд тэгэхээр чи нөгөө бэлтгэл нь сайжрал бас өөр мэдрэмж аваад эхэлдэг байхгүй тий. Одоо ингээл тэгээд одоо төрүү зүүн би бас нөгөө багнуураар ингээ аялж явж байгаад тэнд ингээ хоккей тоглодог хүүхдүүд байдаг гэдгийг мэдээ тий. Тэгээд тэр хүүхдүүдтэй уулзаад эцэг эхчүүдтэй нь уулзаад тэгээд нөгөө толгомдож байгаа асуудлуудыг асуулаа. Тэгээд тэгсэн чи одоо ингээ нөгөө ажлынхаа хажуугаар ингээ хүүхдүүдээ ингээ аваачиж ингээ тоглуулах гал ингээл аваа явуулахлаар цалин мөнгө гэл асуудлууд гарч ирдэг гэл. Тэгэл би хэлсэн баг. За би нэг надад нэг 7 хоног өгөөч. Би нэг бодож жогоод шийдвэрийг гаргаж өгье гэд. Тэгээд тэр 7 хоногийн дотор бодлоо л да. Тэгээд ер нь тэнд нэг 28 29 хүүхэд лөө. За. Тэгээд нэг өдөр явж байгаа нэг атус хараад тий. Хэрвээ ингээ 29 хүүхэд ингээ нэг атусандаа суугаад явах юм бол нэг 2 эцэг ихэл. Тийм байна. Тий. Тэгээд тэднес 7 хоногийн дараа атус авч өгөө. Тэгээд нөгөө атусаа унаад очлоо өглөө нөгөө хүүхдүүд чи итгэдэггүй. Тэгээд нөгөө түлхүүрийн оргичаа тэгээ хот руу буцаад өрөөд ирсэн. Тэгээд
Тэгсэн чинь сүулт нь л ойлгосон л байлаа. Үгүй энэ ах чинь шууд авчираад ингээд яачихлаа шигээд. Тэгээд тэгэхээр энэ спорт гэдэг болохоор нөгөө хамгийн хурдтай амьдралаа шийдэх бас боломж нь баггүй тийм. Тийм би таныг айгүй сайн ойлгож байна. Яг тэгэхээр зэрэг одоо юу гэдэг ингээд яг үнэндээ манад байна шүү дээ. Тийм ингээд Монголын бөмбөгийн холбоо ч гэдэг юм ингээд бахан спортын холбоонууд байдаг. Тэнгүүт ингээд тэнцэнэ нэг ийм хин нэгэн ийм устрын ч юм уу нэг ийм эрх мэдэлтэй хүн аваачаа тавьчтэй. Яг яагаад тийм ерөнхийлөгчөө холбоодод ерөнхийлөгчөд ийм үнээр сонгодог. Би бол ойлгодгүй. Гэтэл та болохоор хаасаа Америкаас ирэнгүүтээ Монголыг яг тэр хүүхэд залуучуудыг өсөх, дэвжих боломжтой, амжилт гаргах боломжтой хүүхэд залуучуудыг дэмжиж байгаа нь айгүй гой санагдтаа. Окей. Тэгээд та хоёрын ерөнхийдөө бол ярилцах цаг өндөрлж जैन. Тэгээд энэ сүүлийн 2 минутыг бас танд үлдээ. Одоо яг та өөрөө Америкт ингээд ажиллаад амьдраад 25-6 жилийг өнгөрөөцөн тэгээд амжилтанд хүрсэн. Тэгэнгүүтээ та энэ хүмүүсийг залуучууд гэдэг юм уу те Америк руу ирээч гэхүү эсвэл танд Монголд амьдрах гоё боломж байгаа шүү гэдэг. Ер нь та яг энэ тал дээр ямар үзэл бодолтой байдгийг гэдгээр хоёлоо ярилцаад яриагаад дуусгацгаа. Тийм. Ер нь ингээд одоо ингээд сүүлийн 3 жил хурж ирээд ингээд ажиглаад нэлээд л ингээд ойлголттой болж эхэлж байна тийм. Ер нь ингээд Монголд байгаа манай монголчууд ингээд нэг Монгол улсаа зараад гадаад руу явчих гэсэн тийм нэг бодолтой баг шиг байна. Нөгөө гадаадд байдаг хүмүүсүүд нь яаж Монгол руугаа буцаж очих вэ гэдэг бодолтой болчихдог тийм. Яг үнэ. Үнэхээр ингээд манай Монгол улсад ингээд биднес юмаа хийгээд ингээд боломжтой гадаадд гараад ингээ амьдрах бас сайхан давуу талууд байгаа. Ягаад тэгэхээр тэднүүсийн ингээ нөгөө нийгэм нь бүтцтэй ингээ нөгөө нэг давхаргаараа ингээ юмнууд ингээ болоо явцдаг. Ингээ манай Монголыг харахаар тэр нь ингээ одоо ингээ эхлэхгээл байгаад идэг те. Хэр удаан байх юм бөөмэд системийн доголдолтой. За яг системийн доголдолтой. Тэгээд тэр системээ ингээ байгуулчвал биднес ингээ Монголдо байх гоё мэдрэмж байгаа байхгүй. Ингээд Монголд ингээд ер нь хурж ирэхлээр нэг 3 амар том юм мэдрэгдэг байхгүй. Хамгийн ихний мэдрэмж нь Швейцар хичнээн сайхан байгальтайч, Гранд Титон хичнээн сайхан байгальтайч ногоонороо ингээд байдаг ч гэсэн ямар ч тэр үнэр байдгүй байхгүй. Яг үнэ. Нөгөө борооны дараах чи гэж ярьдаг. Тэр бол зүгээр шороол үнэртэй даан штэ бид нарт. Тийм. Монгол үнэртэй. Тэгээд хоёр дахь нөгөө мэдрэмж нь болохоор Монголд хүн хизээч үлсчихгүй. Тэг. Ягаад тэгэхээр биднээсийн нөгөө ёс жаншилчин дандаа л хүмүүсүүдийг дайлж ингээд цайлж ингээд байждаг те. Одоо ингээд Америкт нэг ингээд бодоод үзгүй нэг айлын халга тогсч орсон бол илүү цайж надах. За нэг буурцаг хийгээд. За хоол хийгээд. За илүү архичин байна уу? Тэ? Тэгэнгүүтээ бүр болохгүй. Шууд гаргуулъя. Унтлаа. Маргааш нь гарч ирснээр загинж байгаа дахин цай илгүүлээд хоол хийгээд хонь гаргуулаад тэгээ явдаг. Тэр болохоор яалтч нөгөө Монгол жанш маань болохоор үнэхээр гоё гэдэг тэ. Тийм болохоор биднес нөгөө эрхлээ сурцсан болохоор жоохон ингээ нөгөө биед ажиллаад хөдөлмөрлөөд сурчвал биднес ингээ дараагийнхаа цаг нөгөө өсөрч очиж гадаг тийм. Тэгээ 3 дахь нь болохоор биднес нөгөө хол ингэж байж байгаад одоо нөгөө Монголынхан онгоц нөгөө мятын онгоцоор хурж ирэнгүү чинь нөгөө яг ингээл буух гал ирэнгүү чинь нөгөө уйхан замбуу твийг тавиал тийм. Тэгэл одоо ингээл нөгөө онгоцны зэг чинь бүгднийг ингэж яриад. Тэгэл бүр ингээл нөгөө сэтгэл чинь ингээл үүмэлзэл ингээл амар хэцүү болоо л тийм. За өстө нөгөө нулимсаа ингээл нөгөө төвчж байгаа л гайл дээр ингээл очисон чинь за эх орондоо ингээд нөгөө тавтаа морил гээл. Тэгэл шууд ölдөх байхгүй. Тэгээд тэгэхээр хүн ингээд нөгөө хайрлах их оронтой байх. Тэрийг хайрлж сурах хамгийн чухал байт юм байна. Америкт би ингээд хичнээн ингээд боломжтой өөрийн гэсэн дураараа ингээд амьдэрдэг ч гэсэн Монголд хурж ирээд ингээд би одоо хүүхдүүдээ ингээд хараад тэр ингээд Монголоос өгж байгаа тэр мэдрэмжийг харахаар үнэхээр ингээд миний ингээд эцэг одоо өвөө эмээ аав ээжтэй ингээд баярлаа гэж хэлэхээс өөр ямар ч аргагүй болж байгаа байхгүй тийм болохоор тэгээд биднес ингээд нэг нэгнийгээ хүндлээд ингээд хайрлаад тэгээд хамгийн нөгөө чухал юм нь одоо
Хүн чанар, хүн нинжин чанараас сэтгэл. тий. Бас тэгтээ ингээд нөгөө хамгийн нөгөө чухал юм чи зүвж болно, би ч зүв байж болно, бүгдөө ч зүв байж болно. Тэгтээ нэг нэгнтэйгээ ярьж сурах хэрэгтэй байхгүй. Оо, яг гоо ойлголцох Тэ хэвээр. ойлголцох тий. Яагаад тэгэхээр биднес чинь ингээд нөгөө өөр давхархад амьдардаг болохоор тэр давхархынхаа хүмүүстэй ингээд ярьж сурсныхаа дараа биднес энийг ингэж зохицуулж болох юм байна гэдгийг мэдэрдэг тий. Тэгэхгүй болохоор биднес чинь нөгөө мэдэрч чадахгүй болчихж байгаа. Зөв. За үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Өнөөдрийн маань зочноор Били Цэрэнбат. За яг Цэрэнбатын инх бэлгээ гэдэг юм гайхалтай сонирхолтой зочин ирлээ. Тэгээд олон одоо дэлхийн 160 улс орнд ажиллаж амьдардаг одоо манай олон сонсогчдыг төлөөлөө. Тэгээд Америкаас амралтаараа ирсэн байгаа энэ завшаанаараа бас манай радиод хүрэлцэн ирээд бидний урилгыг хүлээн аваад энэхүү гоё сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэнд баярлалаа танд. Амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Баярлалаа. Бүгдийг аваад карманда хийчихнэ гэсэн. За баярлалаа. За. Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын энжел радио 88.3